За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За бүгдээрээ өмнө өгөгдсөн загвар дээрээ хамтдаа загварчилгаа хийж үзье. Суур үлгэр дээрээ загварчилгаа хийгээд өмнө үтсэн загварыг гаргаж авч үзье. За үүний тулд бүгдээрээ хамгийн ихэнд далны төгрийн танаасыг сугны ухлаацны шугам руу шилжүүлээд сугны ухлаацыг тодорхой хэмжээнд уртсгаж өгөх ёстой байгаа тий. За тэгэхээр одоо энэ бүгдээрээ танаас шилжүүлэх гэсэн загварчилгааны элементийг аргачлалыг авч үзэх гэж байна. За бидэнд суур үлгэр маань байна. Суур үлгэр бидний ашиглах суур үлгэр маань бол ийм хэлбэртэй байна. За бидэнд загварыг уншихад далны төгрийн хэсэг танаас байна. Гэхдээ танаасны хэмжээ бага байгаа учраас үндсэндээ танаасаа 2 тэнцүү хэсэг хуваагаад танаасны 2/1-ийг сугны ухлаац руу шилжүүлье. За үүний тулд бүгдээрээ суур үлгэрээ загварчилгаа хийх цаасан дээрээ ингээ буулгаад авъя. За бидний буулгаад авсан суур үлгэр маань ийм хэлбэртэй байна. За одоо бид тэгвэл загварчилгаа хэрхэн хийх вэ? За мэдээж танаас шилжүүлэхийн тулд биднэрт шин танаасны байрлалыг тэмдэглэх ёстой байгаа. Шин танаасны байрлалыг тэмдэглэнэ. За энд харъя. За энд шин танаасны байрлалыг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл танаасаа 2 тэнцүү хэсэгт хуваагаад 2/1-ийг сугны ухлаац руу шилжүүлэх учраас за танаасны төгсгөлөөс шин танаасны тэмдэглэгийг цэнхэр шугамар багш нь хийсэн байна. За тэгвэл хуучин танаас болон шин танаасны байрлалаар хязгаарлагдж байгаа буюу зурааслагдсан энэ хэсгийг хөдлөх хэсэг гэж нэрлэж байгаа. За хөдлөх хэсгээ бүгдээрээ тэгвэл яах нь вэ? Хаачлаад авчи. Хаачлаад авчи. За хаачил. За хаачилж авахаар үндсэндээ шин танаасны маань хөдлөх хэсэг нь энэ хэлбэртэй гарч ирнэ. За хаачилсны дараах хэлбэрийг та бүхэнд харуулж байна. За одоо тэгвэл бүгдээрээ хөдлөх хэсгийг хаагаад өөрөөр хэлбэл хөдлөх хэсгийн энэ ирэмгийг танаасны 2/1 дээр авчираад танаасыг шилжүүлье. Шилжүүлье. За одоо багш нь та нарт энд харуулж байна. За танаас хөдлөх хэсэг маань шилжигдээд танаасны 2/1 дээр ирэхэд энэ танаасны 2/1 маань сугны ухлаацны шугам руу шилжиж өгсөн байна. За тэгэхээр энд та нар сайтар ажиглах юм бол энэ хуучин ягаан шугамны ор бол энд харагдаж байна тий. Тэгэхээр мөрний шугам ийм хэмжээгээр буюу танаасны энэ хэмжээгээр уртсаж өгсөн харагдаж байна. За ингээд эхний загварчилгааг бүгдээрээ хийлээ. За одоо дараагийн ээлжинд харахад бид нар захны ухлаацыг 0.5 см-ээр гүнзгийрүүлж өгөх шаардлагатай байгаа. За ингэжээ зах маань арай одоо ууж чөлөөтэй харагдана тийм үү? За тэгвэл 0.5 см-ийг мөрний шугамын дагуу аваад захны ухлаацны шугамаа аажим мөрийг холбож өгнө. За мөрний шугамыг мөн тодорхой хэмжээнд бага зэрэг уртсгаж өгөх шаардлагатай байгаа. За хит их уртсгаад өгчих юм бол мөрний шугам маань илүү буглаг руугаа буюу одоо ханцуу бугуй тал руугаа орж ирээд давж гарч ирэх учраас бага зэргийн хэмжээгээр буюу за нэг 0.5-аас 1 см-ийн хэмжээгээр уртсгаж өгнө. За энэний дараа цээжний бүслүүрийн шугамыг ерөнхийдөө жоохон сул шулуун силуэттэй цамц байгаа учраас цээжний бүслүүрийн шугамыг 1 см-аар өргөсгөж өгнө. За сугны ухлаацаа харин жоохон доош нь нэлээд ахиу буюу 1.5 см-аар гүнзгийрүүлж өгнө. За ингээд холбох цэгүүд бид нар олдсон. Одоо бүгдээрээ морин шугамаа ашиглаад за одоо хуучин суур үлгэрийнхаа сугны ухлаацны хэлбэртэй ерөнхийдөө ойролцоо хэлбэрээр за сугны ухлаацны шин шугамыг зурж өгнө. За багшийнх нь ногооноор тэмдэглэсэн бол сугны ухлаацны шин шугам болж өгч байгаа. За дараагийн хийх ёстой гол загварчилгаа бол юу вэ гэхээр мэдээж бэлхүүснээс доош цамцны уртыг авч өгнө. За цамцны урт нь бид нар загвараасаа хамаарат янз бүр байж болно. За жишээ болгоод бүгдээрээ бэлхүүсний шугамнаас доош 25 см байхаар цамцны уртаа тавьж өгье.
За 25 см. Мэдээж үлгэр маань маш стаб, нэгийг харьцах 5-аар багасгасан учраас за энд нэмж өгч байгаа хэмжээ, энд авч байгаа бүх хэмжээнүүдийг 5 дахин багасгана гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. За ингээд хормой шугамаа доош нь аваад өглөө. За хормой хэлбэр бол янз бүр байж болно. Тэгш шулуун хэлбэртэй байж болно. За эсвэл одоо яадгийг хормой маань арын голын хэсэгтээ дугуйрч явж агаад за ташаа руугаа ороод ирэхээр ийм дээшээ тагс дугуйрсан хэлбэрийг авч болно тийм ээ. Янз бүрийн хэлбэртэй байж болно. За тэгээ хормой өшөө бүр саргуур байж болно тийм үү? Янз бүр байж болох нь. За ингээд ташааны шугам маань нэлинхийдээ 1.5 см-аар өргөсөж өгсөн байна. За энэ бол бидний одоо хийх гэж байгаа, гаргаж авах гэж байгаа цамцны арын үлгэр маань загварчлагдсан байдалтай харагдаж байна. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн ээлжинд багш нь энгэрийн загварчлагыг та бүхэндээ үзүүлэх болно.